За сайн байцгаана уу? Мельбурн хотоос өмнөх бичдгийнхаа үргэлжлэлийг та бүхэндээ төлөвлөж байна. Энэ хамгийн сүүлийн бичлэг байгаа. Part 4. За тэгээ өвсөө тавихынхаа өмнө одоо Garden Shed рүү явдаг pavers одоо энэ явгууныхаа замыг тавьж гин. Тэгээ энийгээ тавихаас өмнө одоо сайхан конкрет тэгш усаар тэгшлээд одоо хэмжээгээ бүгдийг сан гаргаад тэгээд тавьчихж байгаа. Тэгээд хамгийн гол нь одоо өвсөө тавихаас өмнө газараа тэгшлэх гэж нэг том асуудал байгаа. Препэрийн газараа бэлтэх. За одоо энийг бол ингээд газараа тэгшлээ явж байгаа, тэгш ус тавьж агаад газараа тэгшлэнэ. За тэгээд хамгийн гол нөгөө овон товон байхгүй. Газар чи одоо яг л энэ тавьснаар чи өвс чинь одоо тавигдана. Тэгэхээр одоо газараа ингэж тэгшлснийх нь хэрээр өвс нь гоё тэгшин болно л гэсэн үг. Тэгээд өвсөө тавихаас өмнө газараа тэгшлээд за өглөөний мэнд. За өвс маань хүрээд ирлээ. Buffalo гэдэг. Энэ банксаас авсан сайн өвс байгаа юм. Ер нь Австралийн ихэнх хүмүүсийн Buffalo хэрэгэлдэг ихгүй зөөлхөн. Тэгээ газраар мөлхөж ургадаг. Тэгээ их нягт ургадаг. Стажгүй өвс. Ер нь хэдэ бол ихэнх ер нь австралчуудын ингээд 60-70% нь бараг энэ өвсийг хэрэгэлдэг байх шүү. Хом гэртээ гэрийн одоо бакяартанда. За энэ ингээд 90 м квадрат өвс өнөөдөр авсан. Ямар ч байсан манай хаалтал бол нэг 90 м квадрат. За тэгээд өнөөдрийн ажил маань эхэлнэ дээ. За хамгийн гол нь тэгээд юугаа бэлтгэх хэрэгтэй. За ийшээгээ зөөж явуул та хаалтал руу. Газар өчигдөр шороогоо өчигдөр бэлдсэн газраа. За тэгээ Австралид шүү дээ. Одоо шороо шүү дээ тий. Бэлтгэхэд энэ одоо энэ бол яг бэлэн одоо өвсний шороо байгаа. Ягаад тэгэхээр одоо энэ ногоо ургуулахад бас өөр төрлийн одоо ингээ цаанаас нь бэлтцсэн шороо байдیں۔ Одоо ингээ бэлдээд өгсөн болохоор амар. Дэлгүүрээс авахд бол за ийм шороон дээр болохоор одоо ногоо тарьж болно. Энэ нь болохоор зүгээр өвснийх одоо тийм олон төрлөх. Тэгээ энэ болохоор яг өвсөнд бэлдсэн зориулсан шороо байгаа. За тэгээд өнөөдөр өвсөө тавьсны дараа гоё болно. За байж гараа түр уулзъя. Би усаа дүүргэж энийг усаар дүүргэх юм байна. Тэгж жагаад газраа тэгшлээ дахиж fertilizer тавьсныхаа дараа дахиад дээрээс нь дахиж нэг тэгшлээ. Тэгээд өвсөө тавина да. За. Та шороо маань бэлэн болчлоо. За арайч яг бол левел хийцэн байгаа. За энэ пайпыг янзалч та. Энэ одоо муу усны нөхний хоолой энэ хаус дундуурууд явж байгаа. Ямар нэг юм бол энэгээр орж бүглөөг нь гаргадаг байгаа. Тэгээд ядчих чи эднийх яг энэ бакяартанда яг дунд нь. За энэ болохоор нөгөө нэг ус зайлуулах одоо борооны ус зайлуулах хоолоо. За энэний доогуур ингээд нөгөө нэг юу явж байгаа. Бас нөгөө нэг одоо үерийн усны хоолоо шинээр хийж өгсөн байгаа би. Тэгэхээр ус тогтохгүй гэсэн үг. Наашаа ус орж ирэхээр ялангуяа тэр чулуун дээрх уснууд бүгдөө доошоо орж энэ нөхрөө орно гэсэн үг. Ингээд урсаад тэргээр урсаад ийшээ орно гэсэн үг. Тэгээ өвсөн дээр бол яг ус чинь борооны ус чинь шингэж чинь хамгийн гол нь тэр чулууны доор болохоор ойлгохтой шингэхгүй байх. Тэр нь компакт хийгээд бүгдийг ингээд нэгтаршуулаад хийсэн байгаа болохоор. За.
Одоо гоё болж байна да. Удахгүй дуусгана. За энийг за энэ fertilizer гэдэг одоо энэ өвсийг хурдан ургуулдаг эд байгаа. Одоо шинээр өвс тавьж байгаа үед те энийг цацаж өгөөд энийг cover нь за 100 м хавтраад coverage хийх юм байна. Яг одоо минийх чинь 90 байгаа штэ. Тэгэхээр 100 м-д яг надад таарсан гэсэн үг. За нэг юм хүйд байна да. За энийг одоо би цацгаж байна. Цацаад за энэ роллого бэлтцсэн. За энэ яадаг гэдвэ гэхээр одоо газараа тэгшилж өгнө. Одоо нэг fertilizer одоо тэрийгэ цацсныхаа дараа өвс ургуулагчаа цацсны дараа энэгээр ролл хийгээд тэгээд нэг сайхан одоо энэгээр чинь дээгүүр нь ролл хийхээр чинь дээгүүр нь явуулахаар одоо нэг жоохон овон товон гарна штэ. Энд чинь доош нь бүгдийн дараад өгнө. Тэгээд тэгэхээр дахиж нэг одоо тэгшлээд газараа дахиж нэг тэгшлэсний дараа тэгээд өвсөө 50 да. За би ямар ч гэсэн процесс хурднаар ингээд биччихнэ одоо. Тэгээд та бүгдөө сонирхоорой. За одоо тэгээд fertilizer-ыг цацаад энэ мань бол яг монголоор бол бордоо л байгаа юм л да. Тэгээд бордоогоо сайхан зарцаад гол юм нь эн чин үндсийг их хурдан ургуулах одоо шинэ тавьсан өвсөнд маань тижэл болж өгөх зорилттой. Тэгээд бас үртэйг. За энийг тэгээд цацсныхаа дараа дахиж нэг дарж өгөөд тэгээд илүү товонгийн дахиж нэг тэгшилж өгөөд тэгэл өвсөө тавьж эхлэндэ. Тэгээд өвсөл хамгийн гол нь тавихад амар нэг зүгээр ингээд бэлтцэн өвс болохоор дээрээс нь сайхан тэгшлээл одоо шатлаад ингээд тавьж байгаа. Тэгээд хамгийн гол нь газараа л гоё бэлтцэн байхад өвс бол ядаад ах юмгүй. За өвс маань гоё өгч байна. Concrete pavra ингээд жоохон дэш нь гаргаад жоохон доош нь болгоод тэгэхээр нөгөө нэг өвс тарина штэ машинаар өвс тарихаар конкрет тэгэлдэхгүй гоё болдог. Тэгээд за 1 second Carlito, just make a little video. Yeah. За тэгээд энийг ингээд отроо ингээс тэгшилчээд өвсөө маш болгоомжтой үргэж авчрахгүй бол бас болохгүй. Дараа эн чинь ингээд энэ ингээд юу байгаа чигийн улаанууд ингээд тэгэхээр энэ өвс амар сайн quality одоо гоё өвс байгаа. Цоо шинээр өчигдөр ингээд газраас нь гаргаж суулж ирээд өглөө 7:30-д бүр авчирч үржив. Тэгэхээр энийг хамаагүй удааж болохгүй энэ палатн дээр нь одоо энэ ингээд өөрөө том тавьсан байгаа энэ дээр их удаах юм бол халаад амархан ухдаг. Зузаан баг яг эрэхтэй ингээд баг нэг 5 санч хөө ирж гин. Яг үндсэн одоо нэг юу хөрс жоохон хөрстөөгөө тэгээд нөгөө нэг үндсүүд нь баг 3 см юм уу да. За тэгээд буулгахтаа өргөж авч тавихтаа их зүйл байхгүй бол ингээ хагардаг. Тийм болохоор ингээ бутардаг. Бутлахгүй тул их зөөлхөн болгоомжтой авч тавихгүй болохгүй. За тэгээд тавихтаа ер нь инсталл ихтэй шаталсан маркаар тавина. Одоо
Юу гэдэг штэ шатрын хөлөг шиг нэг доор ингэж тавьж болохгүй. За тэгээд инсталл хийснийхаа дараа одоо нөгөө хүндрүүлэгчээр дээгүүр нь явуулаад бүгдийн саханд гიშлээд тэгэхээр их гоё юм доо. Хамгийн сүүлд нь зя нэг иймэрхүү за ингээд метр квадрат наваа том зай том газар болохоор ингээд эхнээсээ ахуулаад 50-га услаад дээрэс нь бас хүндрүүлэгчээрээ дараа давхар явж байгаа. За. Зөвчтөр. Өвсөө тавиад дуусгасан байгаа. Батарей маань дуусаад. Чигтэр бичлэгээ өөрчлөлт хийж чадсангүй дуусгаж чадсангүй. Замчсан бүгдийн услага дууссан. Жохон сэрүүхэн байгаа болохоор цагаа гаргаж 3-4 өдрийн дараа дахиж нэг хүсэл гэдэг хүслээ. Тэгэхгүй бол итгэхийг хүсэх юм бол бас нэг одоо үндсэн хүчин тийм болохоор 3-4 өдрийн дараа дахиж нэг хүсэлнэ да. За гоё боллоо. Тоснот маань гоё харагдаж байна. Санс маань гоё харагдаж байна. Би цэвэрлэхгүй бол. За. Одоо тэгээ энийг тагландаа cover ийн. Тэгээ эцэд нь болохоор юм ажил материалаар, саналтай ажил материалаар cover хийчихсэн. За тэгээд өнөөдөр тайлбар хийлээд тэгээд өнөөдөр country-ха topic дөнгөлн тоолшин да. Тэгээ нүүрийн хийн, хажуу талын хийн. За тэгээд хүн чи хоёр хаалга гарах хэрэгтэй. Хаалгаа гаргана. Country маань гоё болж байгаа гэж. Мөн сэн усцсан байна. Усцах гэж байна. Мартин. Зэ. Өнөөдөр нэгэ дуусгана. За нэг юмрхөө. Графт яасан байгаа. Тэгээ графт аваад цэвэрлэхгүй л юм харагдав. Цэвэрлэх цаавал. Нэг цэвэрлэхээр гоё ч та. Тэгээ энэгээр ингээд нэг графт фильтр гэдэг силикон юм да. Энэ яг ханаа дагуулад. Тэр хийх тоо борохгүй. Жохон бороотой сэрүүхэн мэл бүрэн жохон. Тиймэрхүү цагаа гарч явах муухай цагаа гарт одоо нэг спин болж 9 сар өдөр 9 сарын 3 4 за тэгэхгүй болзээ үүс маань тавигдсан одоо тэгээд 3-7 хоног 4-7 хоногийн дараа ингээд гоё ургаад гоё одоо тэр нь одоо доош үндсэн ингээд суугаад ирнэ шороо руугаа тэгснийхэн дараа тэгээд тайралтай юм да за За. Тэгээ нөгөө муухай юм чинь таглаад ийм гоё ширээ шиг тайвалтай болчлоо. Энийг тэгтээ нөгөө хүмүүсүүд нэрэд сервис одоо шугамшуулж бүглэрөөд ямар нэгэн боллоо гэхэд энийг өргөж аваад буцаагаад авчиж болно. Тийм болохоор ингээд гоё бокстой боллоо. Энэ дээр ингээд дээр тавих юм гэсэн. Тэгээд энийг жоохон дээш нь өргөж хийж өг гэдэг нэрмгнүүдийн. Тэгээд өргөөд хийцээ. Тэгээд хүүхдийн дээр мэр тавихад юм унахгүй гэд. За дуусчлаа. Камерыг гаргаж юм. Нэлээл жоохон ажилтай л жоохон юм байж. За ингээд хосоор ингээд харуулчлаа тий. Ханаад. За ингээ гоё хосоор болчих. Миний ажил дууслаа да. Тэр барбекю нийт ширээ маань одоо дуусцаа одоо эн чи хөргөгч орж ирнэ. Цементэн тавцантай. За тэгэл өнгөлгөө хийгээл. Тэгэл дуусна да. Талтайгаа дууссан. За тэгээд
өвсөө тавьцсан өвс мань одоо ургаж байна. Маргааш бороо орно гэсэн болохоор өнөөдөр нэг хуслаадах хэрэггүй. Бас жоохон чихтэй байлаа. Тэгэхээр ерөөсөө нэг баян хуслах шаардлагагүй. За энэ бас нэг хоолоо гүйж байгаа газар. Энэ бас нэг хоолоо гүйж байгаа. Нэг нь муу усных, нэг нь болохоор нэг цэвэр усны хоолоо гүйж байгаа. Яг ядчих чаг эднийх энэ ард талд нь ингээд өөр байшинг юм чинь одоо нэг 10-аад байшингийн дунд байна уу? Хэдэн байшингийн дунд нэг л байдаг байхгүй өглөө гаргадаг юм. Тэгсэн чи ядчих чи яг эднийх ингээд ард талтаа юм таарцсан тэгээд. За гоё болчихлоо. Хосоороос гоё харагч. За энийг сайхан цэвэрлэхгүй бол. За ажил маань дуусаад одоо бүх нэг хогнуудаа аваад хогны газар ачаахаа явж байна. За дууссан. Үзүүлээ. Юу хийснэ? За миний counter barbecue харагдаж байна. Өнөөдөр нэг хамгийн сүүлийнхаа бодгийг хийгээд дуусгачлаа. Бороо орохгүй жоохон сандраад. Төмөр дээр болохоор хурдан татчихна. За энэ нэг counter маань дууссан. Бэлтаагаа дуусгацсан. Жоохон зам болсон нэгэ цэвэрлэхгүй дууссан. За баанууд маань дууссан. Бенч маань дууссан. За өвсөө тавьцсан. Холоос харуулах зүгээр юм байна. За миний ажил дуусчлаа. За тэгж жагаад YouTube юм уу Facebook дээр уулзъя.